За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ерөнхий прокурорын орлогч ассан Эрдэнэбат оролцсон цензургүй мэтгэлцээ буюу цензургүй яриаг үзлээ. За ямар ч нотлох баримт гаргаж тавьсангүй. За өөрөө хэрэгт холбогдох гэж байгаа хүн хамгийн түрүүнд одоо өнөөдрийн нэвтрүүлгээр том бүр яалтчгүй бүр хүн үнэхэрийн одоо энэ хоёр алуурч муу юм байна гэж тавьмаар бодохоор одоо ийм нотлох баримтууд гаргаж тавих байх гэж бодож байсан. Даанч тэгсэнгүй. За Содом Дарчагийн эхнэрийн 2004 онд гэж ярьсан яриа гаргаад тавьж байгаа нь үнэхээр ерөнхий прокурорын орлогч байсан хүний хувьд үнэхээр ядмаг одоо баримт гаргаад тавилаа гэж миний хувьд бодож байна. За тэр мессеж бичиж ихэлсэн үеэс эхлэн Содом Дарчагийн эхнэр одоо цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсныг одоо Эрдэнэбат мэдхийн дээр мэдж байгаа. За мэдж байгаа юм байж яагаад заавалчгүй хүмүүсийн толгойг эргүүлэх гэж юм 2004 онд гэсэн хүний андуурсан байж болох юм материал гаргаж тавьсан би ерөөсөө ойлгоогүй. За үүнээс өөр баталгаатай нотлох баримт хэлсэн бол өөр хэрэг байлаа. За харин өнөөдөр одоо жирийн нэгэн иргэн болсон гэж мань хүн ярьж байна лээ. Жирийн нэгэн иргэн болсон тул би одоо нотлох баримт авчирсангүй, цөмгтөөгөө ирсэнгүй гэж нотлох баримтаар л баталсан гэдэг ахын тэгээд нотлох баримтаа гаргаж тавихгүй. Энэ бол үнэхээр одоо нотлох баримт байхгүйгийн нэг шинж болов гэж миний хувьд бодож байна. За өнөөдөр үзэгч та бүхэндээ зоригийн хэргийг илрүүлэхэд нэмэр болох болов уу гэсэн одоо мэдээллийг та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. За энэ шийдвэрийг гаргахын тулд би олон хоног үнэхээр бодсон. Яагаад гэвэл одоо миний ярих гэж байгаа зүйл манай гэр бүлд одоо аюул дагуулж мэдэх учраас үнэхээр туйлын би бас болгоомжтой хандж байгаа. Тэгэхдээ болгоомжтой хандлаа гэд гэр бүлээс айлаа гэд энэ муухай одоо гүжир гүтгэлэг хүмүүсийг одоо тамлан зовоолт тийг хараад одоо төвчин суухт үнэхээр хэцүү юм аа. Гэхдээ энэ хэрэг одоо илэрхэд их ойртсон байгаа гэж миний хувьд бодож байгаа. За энэ мэдээллийг өмнө нь би олон удаа зохих байгууллагууд нүхийг оролцсон байдаг бөгөөд миний ярьж байгаа зүйлийг ер тоохгүй болон хариу ер нь өгдөггүй байсан. Харин надад нэгэн одоо цагдаагийн хүн эргүүлээд энэ одоо мэдээллийг өгсөний дараа чиний амь насанд ч аюултай одоо энийг мартсан дээр шүү гэж хүртэл надаас найз нөхдийн журмаар бас нэгэн цагдаа зөвлөж байсан удаа байдаг. За сүүлд одоо 2013 он цагдаагийн төв байранд хүртэл очиж одоо хөрөх гэж байгаа мэдээллийг би бас цагдаагийн байгууллагад өгж байсан. За ингээ ойлгомжтой болох үүднээс та бүхэнд энэ одоо болсон үйл явдлыг эхнээс нь яриад явчихвал илүү ойлгомжтой болов гэж миний хувьд бодож байгаа. За одоогоос 21 жилийн өмнө 1998 онд би 24 настай гэр бүлтэй болчихсон. За манай том охин ой гар настай, өөрийн гэсэн машинтай, за хуваараа жижиг бизнес эрхэлдэг байсан. За үүнээс өмнө буюу 1996 онд их сургуулиа дүүргээд шууд ажиллаж эхэлсэн бөгөөд гадаадын компанид их өндөр цалинтай ажилладаг байсан. За миний ажилладаг компани нь Шведийн ABB гэсэн компани байсан бөгөөд ТЭЦ3-ын турбины шинжилгээний төсөл байсан юм аа. За энэ миний ажиллаж байгаа компаниг яриад байгаагийн учир нь одоо та бүхэн удахгүй ойлгоно. Их энэ одоо миний ярих зүйлтэй холбоотой учраас би ингэж яриад байгаа. За манай төслийн удирдагч Йорн одоо Монгол бүсгүйтэй гэрэлсэн бөгөөд 1997 онд одоо төсөл дуусч мэрэгжилтнүүд бүгд нутаг бутсан байдаг. За Йорн ч одоо авсан Монгол эхнэрээ дагуулan Швед рүү явсан. За тэртээ 1998 оны 10 дугаар сарын 2-нд Йорны эхнэр одоо шүрээ надтай холбогдож амралтаараа одоо Монголд ирчихэд маргааш буцнаа. Өнөөдөр орой уулзцгаая гэж одоо надтай ярьсан байдаг. За бид нар хамт ажиллаж байсан бас Ариуна гэж бүсгүйтэй хамт холбогдоод оройн гурвуулаа хамтдаа ингээд уулзахаар болсон байдаг. За ингээд бид гурав одоо Улаанбаатар рестораны замын эсрэг талд хуучны одоо хоёр давхар одоо барилга байсны нэг давхарт байрладаг байсан одоо Түүбург гэж бааранд уулзцаасан. Тэр үед бол одоо Түүбург тэр үеийн хамгийн л одоо орчин үеийн тийм баар байсан. Одоо бол энэ байшин одоо газарт орсон, оронд нь өндөр одоо байшин барьсан байгааг та бүхэн одоо дэлгэцэн дээр харах байх. Би та бүхэндээ харуулъя. За тэр орой бид нар бол сайхан ярьж суулсан. Би машинтаа явсан тул ерөөсөө уугаагүй. За ингээд ярьж хөөрч сууж байгаад тэр хоёр маань үлдэхэр болоод би ерөнхийдөө арай тэдрээс төрүүлж явхаар болсон байдаг. Орой 10 өнгөрөөгөөд одоо тэр газраас гарч гэрийн зүг явсан. За машина би Улаанбаатар рестораны уртлын зогсоол дээр тавьсан байсан. За манайх төмөр зонд байсан учраас төв замаар явж байгаад одоо төв шуудан гар зүү эргэж марш чоо болсонгийн
өвлийн өргөөний одоо замаар явж байтал зам эсрэг талаас гүйсэн одоо хоёр иргэн миний машины урдуур орж миний машиныг зогсоож хөргөж өгөхийг гуйсан байдаг. За харахад их сандарсан байдалтай байсан бөгөөд миний тухайн үед юу гэж бодсон бэ гэхээр их ойр дотных нь хүнийх нь би юм уудсан. За сандарсан хүмүүс явж байна даа гэж бодсон. Хаана үрэх юм гэж асуухад хорооллын эцэд очно гэж надад хэлсэн байдаг. За ингээд тэд бидний машинд суугаад явж явах зуура хоорондоо бол их л сандралсан байдалтай. Эрэхтэй нь бол эмэгтэйгээс одоо яана одоо яах юм бэ гэсэн байдалтай ийм асуултууд асуугаад ийм сандарсан иймэрхүү яриа богино яриануд болж байсан. За харин эмэгтэй нь бол эрэхтэйгээ тайвшруулсан байдалтай байсан. Ер нь анх зоригийн хэргийн дараа сонин хэвлэлээр гарч исэн хоёр этгээдийн одоо аман зурагтаа бол миний машин суусан хүмүүс ерөнхийдөө их ойролцоо байсан. Ер нь бол эмэгтэй жоохон бадруу биетэй урт одоо хар савхан хүрэн юм уу нэг урт хуурмтай байсан. За эрэхтэй нь бол зүгээр дан хувцастай байсан санагдах юм. За 6 дугаар бичлэл хорооллын одоо яг энэ харагдаж байгаа байрны гадна буух гэснээр одоо цаашгаа явна гэд 3 дугаар хорооллын эцсийн одоо тэнж дээрх ногоон байрны өмнө буусан одоо та бүхэн яг дэлгэцэн дээр харж байгаа энэ ногоон байрны өмнө ингэж буусан байдаг. Мэдхгүй одоо энэ хүмүүс яг анхны газараа буух байсан уу нэг бол буусан газраа мэддэгдүүлэхгүй гэж төөрүүлэх гэж надад жоохон чааш навж явсан уу гэдгийг би бол мэдэхгүй. Ямар ч гэсэн буулгасан газар нь энэ газар юм байгаамаа. За тэр оройн би телевиз ерөөсөө үзээгүй, маргааш нь юу болсон талаар сонссон. За ер нь бол хүн бүхэн хоорондоо ярьж ирснээр бол одоо талбай дээр цугласан олны одоо ярьж байсан телевиз радиогоор ярьж байгаа хүмүүсийн яриа бол ер нь бол энэ захиалгад аллаг, улс төрийн аллаг болсон. Эдгэрсэн яриа гарч ирсэнд бол үнэхээр би айцтай болсон байдаг. За энэ мэдж байгаа зүйлээ бас шууд ярьчих юм бол надад бас аюултай байж магадгүй гэж бодсон байдаг. За энэ нь бас зөвч олонд дэлгэхгүй байсан ч зөв байсан байж магадгүй гэж би одоо эцсийн сүулдэ боддог. Тэр үед би бас хамаагүй ингээд яриад байсан бол өнөөдөр би та бүхэнд энийг яриад сууж байх уугүй юу гэдэг бас учир дутагдaltaа. Ягаад гэвэл одоо зоригийн орцонд байсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж алуулсан гэдэг юм байна лээ. За буцах хаяггүйгээр олон удаа одоо захиа бич цагдаагийн байгууллага руу явуулж байсан. За олон удаа зоригийн эргийг одоо шалгаж байгаа хүмүүстэй шууд бус аргаар холбогдохыг оролдож үзсэн байдаг. За би гэр бүлийн хамтаар 2007 онд Америкийн нэгдсэн улсад телевизэн шугамар ирсэн байдаг. За 2007 оноос хойш Америкт амьдарч байхдаа бас Америкт ажил төрлөөр явж байгаа цагдаагийн хүмүүс за энэ зоригийн эрхтэй бас холбоотой нэгэн хүнтэй хүртэл уулзаж үзсэн энэ мэдээллийг бас өгч байсан. Ийм байдгаа. За ингээд 2012 оны 9-р сарын 18-ны өдөр би ерөнхийлөгчийн тамгын газарт одоо ерөнхийлөгчийн тамгын газрын олон нийтэд харилцах мэдээлэл боловсруулах албаны дараагаар одоо томилогдох тушаал гарч энэ ерөнхийлөгчийн тамгын газар орсон байдаг. Тухайн үеийн ерөнхийлөгч элбэгдэрч байсан. За ингээд 2012 оны 11-р сарын сүүлээр одоо ерөнхийлөгчийн тамгын газар хамт ажилладаг байсан нэгэн залуугийн одоо эхнэрийнхэн төрсөн өдөр болж өргөдөн очисон байдаг. За энэ өдөр одоо тухайн хамт ажилладаг байсан хүндээ би одоо энэ зоригийн эргийг одоо гэрч байж магадгүй юм. Ийм хоёр хүнийг ийм газар ингэж буулгасан гэж ярьсан байдаг. За 2013 оны 1-р сарын 17-нд одоо цагдаагийн ерөнхий газраас над руу залгаж хоёр шижигтэн одоо хаана буулгасан газраа зааж өгөхийг надаас хүссэн байдаг. Та бүхэндээ дахин хэлье одоо 2013 оны 1 сарын 17-ны өдөр одоо цагдаагийн байгууллагаас надтай холбогдож одоо хаана буулгасан газраа зааж өгөхийг хүссэн байдаг. За би өөрийн одоо жолоочийн хамт 3 дугаар хоолны эцэст байрлах одоо автобусны буудлын хажууд цагдаагийн хүмүүстэй уулзаж одоо шижигтэн буулгасан газраа зааж өгсөн байдаг. Мөн намайг одоо цагдаагийн төв байранд очиж мөн мэдүүлэг өгөхийг хүссэн байдаг. За цаг гаруй хугацаанд надаас мэдүүлэг авсан. За цагдаагийн газраас одоо миний ажилдаг байсан одоо төрийн ордон ойрхон байсан тул би жолооч явуулчихсан. За мэдүүлэг өгчхөөд ордон руу алхаж одоо хүрсэн байдаг. Ерөнхийдөө нэг 300 метрийн зай байдаг байх. За ордны зүүн хаалгаар ороход одоо надаас байцаалт авч ирсэн цагтаа ерөнхийлөгчтэй уулзалтаа гээд орохгүй зогсож байгаатай би таарсан байдаг. За тэгэхээр надтай одоо
ярьсан яриа надаас авсан мэдүүлгийг ерөнхийлөгчд орж танилцуулсан болов уу гэж би тэр үед тухайн үед бодож ирсэн. За тун удалгүй тэр өдрөө ерөнхийлөгч яаралтай одоо хаалттай чуулган зарсан байдаг. Тэр өдрийн одоо ордонд байсан бүх сэтгүүлчдийг ордноос явуулсан бөгөөд одоо сүлжээ унтраах төхөөрөмж хүртэл байршуулж утасны болон одоо интернет сүлжээ байхгүй болгож байсан. За мөн чуулганд оролцсон одоо бүх гишүүдийн гар утсыг хурааж авч байсан гэсэн яриа хүртэл байдаг. За ингээд 2013 оны 1 сарын 17-ны өдөр би одоо цагдаагийн газар мэдүүлэг өгсөн гэж би дахин хэлье. Тэр өдөр ерөнхийлөгч хаалттай хуралдаан зарласан улсын хурлын тэр хуралдаанаар ямар асуудал хөндөгдсөнийг би мэдэхгүй. За миний зүгээр одоо гадралтгаар болвол тухайн үед хэргийг хаасан болов гэсэн би бол зүгээр таамаг байдаг. Учир нь бол 2015 онд одоо зориг агсны дүү оюун бас телевизийнхэнд одоо мэдээлэл өгөхдөө энэ хэргийг дахин одоо нээж шалгуулмаар байна гэсэн хүсэлтийг улсын хурлын дэд дарга тавьж байгаа гэж бас мэдээлэл өгсөн байдаг. Тэгэхээр магадгүй одоо 2013 оны одоо 1 сарын 17-ны одоо энэ улсын хурлын хаалттай чуулган уг хэргийг хаас юм уу бүү мэд би энийг бол мэдэхгүй хэлж мэдэхгүй байна. За ингээд та бүхэн одоо энэ анхааралтай одоо энэ он сар өдрүүдийг хараад байгаараа 2013 оны 4-р сард Амгаланбаатарыг одоо гэрээр нь оруулсан байдаг. Өөрөө амны хэрэг хүлээлгэх гээд байсан юм байлаа гэж одоо ээж нь ярьсан байдгийг та бүхэн санаж байгаа хаа. За мөн 2013 оны 6 сараас эхлэн Амгаланбаатар нь одоо өргөж авсан ээжтэйгээ холбогдож одоо эмнэлэгт хэвтэж байгаа талаараа дуулгасан байдаг. За мөн 2 сайн ахтай болсон талаар ээжтэй бас дуулгасан. За энэ хүү 2 ах гэдэг байгаа хүмүүс нь одоо тагнуулын хүмүүс байсан бөгөөд одоо энэ 2 хүн одоо тамлан зовоосон болон эрүүдэн шүүсэн хэрэгээр одоо шалгагдаж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн анзаараад байгаараа 2013 оны 1 сарын 17-нд ерөнхийлөгч ерөнхийдөө мэдсэн 2013 оны одоо 6 сар гэхэд Амгаланбаатар бол эмнэлэгт хэвтсэн байгаа. За улмаар одоо 2013 оны сүүл болон 2014 оны онд одоо чимгээ болон садан даржаа нарын гар утас руу мессеж явуулдаг болсон байдаг. За энэ ямар мессеж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэтэл одоо ерөнхий прокурорын орлогч ассан Эрдэнэт өчигдрийн ярьцлаганд өгсөн мэдээлэлтэй бол садан даржаагийн эхнэрийн одоо телевизэд өгсөн зүгээр ярьцлагнаас нэг хэсгийг тайрж аваад үзүүлж хэлээ. Тэр хүүхэн одоо 2004 онд гэж андуурч хэлсэн байж болно. Гэтэл одоо энэ мессежний явуулсан ирсэн он сар өдөр нь одоо бүгд тэмдэглэгээтэй садан даржаагийн чимгээгийн ах トゥ нь одоо хэвлэлийн хурал хийж байхдаа он сар өдөртөө мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа хаа. Тэгэхээр Эрдэнэт прокурор маань энэ талаар мэдэхгүй байх гэж байхгүй. Гэтэл мэдэн будлаад хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа юм шиг 2004 онд гэж хэлж байгаа үстэй 2004 онд ийм мессеж явуулж ирсэн байна гэдэр гэж хүмүүсийн толгойг эргүүлэхийг бас бодож байгаа шиг байлаа. За эдгээр хүмүүсийг зоригийн аллагад холбогдуулах одоо шийдвэр айл 2004 онд гарсан байсан гэж саяхан сэтгүүлчтэй ярьцлага хийсэн одоо нэмд орж сайд онцлон хэлсэн байдаг. За энэ хугацаанд надад ерөнхийлөгчийн тамган газар ажиллах үнэхээр эрсдэлтэй санагддаг байсан. За миний ардлаас өдөр шөнөгүй ер нь бол хүмүүс тагнаж байгаа мэдрэгддэг байсан. Манай орцны үүдэнд байнга өдөр шөнөгүй өвлийн хүүтэн ч гэсэн асаалттай машин зогсдог байсан. Тухайн үед би бол манай гэр бүлийн гишүүд Америкт байсан. Би Монголд ганцаараа байсан тул ер нь бол их эрсдэлтэй байсан. Өөрийн хүсэлтээр одоо би энэ ажлаа өгье. Өөрийн одоо мэрэгчлэлтэй ойрхон ажиллах юмээр үгээд хүсэл төгсний үүднээс Монголын үндэсний олон нийтийн айцлал хийцэн дэд захирлаар томилогдсон 2013 оны 12 дугаар сарын 12-нд очсон байдаг. За 2014 оны одоо 10 дугаар сарын 22-наас 27-ны өдрүүдэд Хятадын одоо Макаод зохион байгуулагдсан Азийн телевизүүдийн холбооны уулзалтанд ерөнхий захирал Наранбаатарын хамтаар оролцсон байдаг. За энэ Макаод байх хугацаанд Наранбаатарт одоо дээрх болсон зүйлүүдийг ярьснаас гадна одоо бас нэгэн элбэгдөрчтэй холбоотой мэдээллийг одоо бас задлсан юм байгаа. За энэ мэдээллийг ямар мэдээлэл байсан бэ гэх юм бол элбэгдөрч 2007 онд одоо өөр хангаад зам тээврийн осол гаргаж чад Америкийн хэсэг улсад бат сайхан оюун сүрэн гэх одоо гэр бүлийн очиж нэг хугацаанд бүгсэн талаар ярьсан байдаг.
За зөв зүгээр явж байсныг сонсоод миний хувьд бол үнэхээр их гайхсан. За 2007 оны одоо энэ элбэг дөржийн болсон ослын талаар та бүхэндээ бас жижигхэн мэдээлэл хүргэе. За 2007 оны 7 дугаар сарын 11-нд арчсан намын одоо дарга ерөнхий сайдаас одоо буугаад удаагүй байсан элбэг дөрж ÖБЗ Тэгтэг 24 гэсэн одоо улсын дугаартаа машинтай явж байгаад автосолд орсон байдаг. За тэр ослын үед одоо жолооч олон жил одоо элбэг дөржийн жолоочоор ажилладаг байсан баяр сайхан ам өргөцсөн байдаг. За хамгийн хачиргалтай нь ерөнхий сайд асан элбэг дөржийн төрийн хамгаалтыг одоо яг энэ осол болохоос өмнө 3 хоногийн өмнө буулгасан байдаг. Ингэснээр одоо байнга хамт явдаг байсан одоо бие хамгаалагчд байхгүй болсон үед энэ осол гарсан эргэлзээ төрүүлдэг. За ослын дараагаар нисдэг тэргээр одоо элбэг дөржийг гэмтлийн эмнэлэгт авчирсан бөгөөд тархинда хүнд гэмтэл авсан байна гэж тэр үеийн хэвлэлээр ихээхэн бичдэг байсан. За мөн өмнө Солонгос руу явсан гэж байсан боловч хинч одоо хаашгаа явсныг үнэхээр мэддэггүй. Зарим хэвлэлээр бол Америкийн Гуамын аралтах одоо цэргийн эмнэлэг рүү очиж хүргэгдсэн гэдэр гэж бас бичдэг байсан. Харин элбэг дөрж одоо толгоондоо гэмтэл аваагүй бөгөөд одоо зөв зүгээр Америкийн хэсэг улсын нэгэн жижиг хотод байдаг одоо Бат сайхан болон оюун сөрөнгөх Монгол айлд нэг хэсэгтээ бүгсэн байдаг. Бүгсэн гэдэг нь яагаад тэгж хэлж байгаа юм гэхлээр энэ хэргийг намжтал танаад бай. Та хоёр одоо миний талаар гарч байгаа мэдээллийн дор сэтгэгдэл одоо надыг сайшаасан дэмжсэн надад одоо эрүүл энхийг хүссэн ийм сайхан сэтгэлдлүүд бичээдэ гэж үртэл хэлж байсан гэж ийм яриа байдгийн байна лээ. За мөн миний эргэлзээгт төрүүлээд байгаа нэг зүйл нь бол одоо талигаач баяр сайхны охиныг элбэг дөрж ерөнхийлөгч болсныхоо дараа өөрийнхөө нэрээр өргөж аваад Америкийн хэсэг улсад сургуульд явуулсан байдаг. За Бат сайхан жолоочийн хувьд бол урталт нь Нах яаманд олон жил жолоочийн ажил хийж байгаад 1990 оны дунд үеэс эхлэн төрийн тусгай хамгаалтын алба руу шилжсэн гэдгийг байна лээ. За энэ бол гол баримтыг мэддэг ч хүн байсан байж магадгүй гэж миний хувьд таамаг байдаг. За энэ талаараа энэ таамагаа би бол зүгээр Наранбаатар захиралд хэлсэн одоо Макаод байхдаа. Гэтэл энэ одоо хэлсэн шалтгаан нь бол би Наранбаатар захирлыг элбэг дөржтой их ойрын хүмүүс хоорондоо өдөр бүхэн утсаар ярьдгийг мэднэ. За миний энэ хэлсэн зүйлийг мэдээж хэрэг ерөнхийлөгчд хэлж таараа гэж би ерөнхийдөө бодсон. Хамгийн гол нь реакц нь ямар хөө байх нь гэдгийг харах үлдсэн байсан юм аа. За буцах замдаа би Солонгос сувч байсан охинтойгоо уулзчихад Сеулд одоо 2 хонсон байдаг. За Наранбаатар надаас өмнө одоо Монголд буусан байдаг. За 2014 оны 11-р сарын 1-нд Монголд бууж ажил дээр очиход миний өрөөний цоож гацаатаа болсон байсан. За өрөөндөө орж чадахгүй байсан тул мужаан дуудаж цоожийг нэвлүүлэн байж өрөөнд орсон байдаг. За тухайн үед одоо Монголын үндэсний олон нийтийн ажил телевизэд надтай хамт ажиллаж байсан одоо хүмүүс энийг гэрчлэх байх. За миний өрөөнд шинээр одоо цоож авч хийсэн байдаг. За миний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь ер нь надад бол илт байсан. За өрөөнд байсан одоо кофе уусны дараагаар одоо би ихээхэн муудаж тэр оройд одоо эмнэлэг дуудаж одоо эмнэлэг дуудаад ирэхгүй болохоор нөөрөө төргөн тусламжийн газар руу хүртэл такси бариад очиж байсан. За үнэхээр миний зүрхний цохилт их муу даралт ихссэн байна гэж надад бол эмчнэр зөвлөөд тухайн үед тариулж одоо цаг гаруй төргөн тусламжийн газар хөвтөж байгаад гайгүй болоод ингээд гэрлүүгээ харьсан байдаг. За дараа нь анзаараад байсан чинь бас одоо миний өрөөг цэвэрлдэг байсан цэвэрлэгч бүсгүй маань ажилдаа ирэхгүй болцсон байсан. За хүмүүсээс асуугаад ингээд сургалаад манай энэ цэвэрлэгч яагаад ирэхгүй байгаа юм гэж асуухад өвчтөй гэж хүмүүс хэлж байсан. За хэд хоногийн дараа одоо ажилдаа ирэхээр нь би энэ гайгүй юу гэж асуухад нүд нь одоо усгүйсэн их ядруу харагдаж байсан. За үүнээс хойш өрөөндөө би ер нь бол цэвэр ус кофе ууха болж хэврээ уумар санагдвал бол одоо инхтвэ захирлын өрөөнд очиж кофе уудаг болсон. За үүнээс хойш би энд дудаж болохгүй байна гэдгийг өөртөө хэлээд өрөөндөө байсан өөр ингэсэн бүх юмнуудаа айл эрт гэрлүүгээ зөөж гисэн байсан. За манай одоо тухайн үеийн жолооч байсан залуу энийг гэрчлэх байх. Надыг бол одоо 11 сарын эхээс эхлээд юмнуудаа зөөгөөд гисэн. Манай тухайн үеийн жолооч хүртэл гайхаад та яагаад ингээ өрөөнөөс юмнуудаа зөөгөөд байгаа гэж хүртэл асууж байсан удаа байдаг. Зам манай гэрийн төмөр бүргэд хаалганы одоо 3 нугасны дунд нугасыг одоо боолтоор нь тайлаад авсан байсныг хизээ хойно би одоо гэртээ ирчгээд бас манай гэрмэрт орсон юм биш байгаа гэд хаалга харж байхад 3 одоо төмөр нугасны
голынх нугсыг бол шөрөөгөөр нь тайлаад автсан байсан. За аваад удаагүй байгаа гэдэг нь бол илт байсан. Шороо тоос бол тэр яг авсан хэсгээр бол баргалж байхгүй. Тэгэхээр бол надыг одоо байхгүй хугацаанд бол одоо манай гэрийн хаалгыг хүртэл эвдэж одоо дэлгүүрт харуулж ороод голынх нугсыг одоо авсан байсан. Голын нугсыг авсан гэж байгаа нь бол би юу гэж бодсон бэ гэхээр бол ямар нэгэн байдлаар манай хаалгыг эвдэх тохиолдолд голын нугас нь байхгүй байхад бол банкраа тавьчуулаад наашин татхад бол магадгүй амархан гардаг байж болох юм. Би зүгээр ингэж л хар авсан юм байгаа. Зүгээр хардсан одоо тухайн үед надад бодогдсон юм бол та бүхэнд ярьж байгаа гэдгийг бас хэлье. Одоо ер нь бол манай хаалга тэр чигээр нь би үлдээсэн байгаа. За ингээд 2014 оны 12 дугаар сарын 8-нд та бүхэн одоо би дахиад он сарыг хэлье. 2014 оны 12 сарын 8-нд одоо би Макаогоос ирээд ерөөсө сарын дараа Наранбаатар намайг ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээг одоо туслах тушаал гаргасан байдаг. За тушаал гаргахад миний гэх юм өрөөнд одоо ерөнхийдөө байгаагүй тал би ажилласаа зүгээр л хов хоосон гараад явхад ер нь бол бэлэн байсан. Харин замаараа одоо Наранбаатар захиралтаа таарч одоо миний болон одоо миний гэр бүлд аюул учрах юм бол одоо чамтаа ярина шүү. Одоо бит хоёрын ярьсан Макаод яриа надад бичлэгээрээ байгаа шүүгээд хэлсэн. Тухайн үеийн одоо нүүр нэх бараагаад одоо ихвгүй байдалтайгаар надраа эргүүлэн одоо би яагаад ч хүчтэй би хүнд чилээгүй штэ гэж ингэж хэлж байсан. Тэр бол Наранбаатарт би бас энийг тухайн үед хэлсэн сүүлд их зөв юм болжээ гэж би бодсон. Энэ намайг өдөө үлтэл одоо амьд явхад одоо бас тусалсан байж болох юм байгаа. Ягаад гэвэл Наранбаатар элбэг дөржид миний энэ хэлс үгийг бас дамжуулсан байж магадгүй. За цаадахчин одоо ийм бичлэг нь хүртэл байгаа юм байна гэж. За улмаар одоо 2015 оны 2 дугаар сарын 4-нд намайг одоо ажилд эргүүлэн авах одоо шүүхийн захирамж гарсан бөгөөд оюун дээр захирал одоо өмнө нь над руу одоо залгаж чамааг одоо эргүүлэн ажилд чи авна шүү гэж ярьдаг байсан. Яг энэ шүүхийн захирамж гараад ажилдаа эргүүлэн авах болсон чинь Батбаяраа би чамааг одоо авах боломжгүй болчлоо. Ер нь бол чамааг дээрээс эргүүлэн битгий аваараа гэсэн юм хүсэлт ирсэн. Чи зүгээр өөрөө одоо ажиллаа өгөх хүсэлтээ өөрөө гаргаад өгчхөө. За тэгээ гэж тохироод үндсэндээ бол надыг үндэсний олон нийтийн радио телевизийн дэд захирлаар эргүүлэн аваад тэр өдрөө би өргөдлөө буцааж өгөөд надыг ингээ миний өөрийн хүсэлтээр миний хөдөлмөрийн гэрээг ингээ цуцлсан байдаг. За ер нь бол Америкийн улс руу явах нь одоо хамгийн зөв шийдэл гээд ийм бодол айл хэзээ төрсэн байсанд бол надад бол нэг үгүйгээ татгалзаа байх зүйл байгаагүй. За ингээд сүүлийн одоо энэ Наранбаатар захиралтаа бид нар Макао яваад гээд ирэх энэ хугацаанд бол манай гэр бүлийн гишүүд Америкаас ер нь бол Монголдо амьдрийгээд 14 оны сүүлээр Монголд ирсэн байсан. Манай эхнэр бага охин хоёр маань. За ингээд ер нь бол би ажилгүй одоо ажиллаа өгөхөр болоод иймэрхүү одоо хүнд байдалд орсон байсан тул бол би эхнэртэй охиндоо хэлээд одоо та хоёр буцсан дээр боллоо. Ерөнхийдөө бол та хоёр яаралтай одоо буцах шаардлагатай гэдэг. Ингээд ерөнхийдөө 2015 оны 3 дугаар сарын 3-нд би эхнэр болон бага охиныгоо Америкийн улс руу явуулсан. За мөн Солонгос сурч байсан том охиныгоо бушуухан одоо наад сургуулаа хаяад Америкийн улс руу ээжтэйгээ дүүтэйгээ хамт очиод байж аавчин удахгүй очно гэд ингээд тэдрийг явуулсан байдгаа. Үндсэндээ бол би Солонгосоос Макаогоос ирснээс хойш одоо манай гэр бүлийн гишүүд 3 сард явна явтал одоо гэртээ баргалж хоол иж идэхээс айдаг болсон. За банк гадуур хоолдог, гаднаас хоол захиалж иддэг байсан. За ингээд гэр бүлийн гишүүдээ явуулсны дараагаар өөрөө одоо үлдсэн одоо зохицуулах зөндөө ажлууд байсан. За энэ ажлуудаа хамжуулах үүднээс Монголд үлдээд 2015 оны одоо 4-р сарын эхээр би Америкийн улс руу эхнэр хүүхдийн ардлаас очсон байдаг. За явхаас өмнө Монгол Ард Хувьсгалт намын дарга инх баяртаа уулзах хүсэлтэй байсан боловч чадаагүй. За учир нь элбэгдөрж авт тосолд орсон үе нь инх баярын гэлэгч үед тохиолсонд бол асууж тодруулах зүйлүүд мөн байсан юм аа. За тэр үед 2 сард инх баяр дарга Солонгос улсад эмчилгээнд явсныг олж мэдээд тус намд өндөр албан тушаал хашдаг. За миний олон жил таньдаг хүнтэй холбогдож уулзаад эдгээр бүх зүйлийг дэлгэрэнгүй ярьж инх баяр даргатай холбож өгөхийг хүссэн байдаг. За инх баяр даргатай ярилцаад эргээд надтай холбогдъё гэчихэд эргэж холбогдоогүй. Харин энэ бичлэгийг хийхийн өмнө нөгөө залуутайгаа холбогдож миний дуулгараа гэсэн зүйлсийг одоо инх баяр даргад хэлсэн үү гэж асуухад тийм
гайхаад байсан. Одоо юу ч хэлээгүй штэ, юу ч дуграагүй штэ гэсэн хариу өгсөн надад. Одоо энэ залуу бас гадаадад амьдарч байгаа. За ингээд 2015 оноос эхлэн тагнуулын ажилтан худалдаж шалтгаан шалтгаан гарган содон даржаатаа дэлгүүрт зодон хийсэн байдаг. За энийг би бол онцлон хэлчихье. 2015 оноос эхлэн 2015 оны одоо 1 сар 2 сараас эхлэн ийм янз бүрийн ийм содон даржаад тагнуулын ажилтнууд шалтгаан шалтгаанаар ийм янз бүрийн хэрэг үүсгээд эхэлсэн байдаг. За 2015 оны 2 дугаар сарын 15-нд ерөнхийлөгч Элбэг Доржийн одоо зарилгаар ерөнхий прокуророор инх хамгаалан томилогдсон байдаг. За тэрээр зоригийн хэргийн ажлын хэсгийн анхны ахлагч байсан гэдгийг би бас хэлмээр байгаа. За ер нь бол ажлын хэсгийн ахлагч байсан гэдэг анхных гэдгийг би зүгээр хүнээс сонссон. Гэхдээ би энэ бол баталгаатай хэлж чадахгүй байна. Ер нь бол яагаад энэ зоригийн хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийн том тушаалууд авсан гэдэг нь хамгийн гол нь эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаамаа надад бол. За 2015 оны одоо 3 дугаар сарын 31-нд содонд очиад эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. За 2015 оны 4 дугаар сарын 13-нд би Америкийн нэгдсэн улсаас Элбэг Дорж ерөнхийлөгчийн утасны дугаар болох 8855 13 T9 гэсэн одоо утас руу мессеж явуулсан байдаг. За энэ одоо мессежийг та бүхэн дэлгэцэн дээр би одоо ингээд бас гаргаад үзүүлье. За энэ мессежэн дээр юу гэж байгаа вэ гэх юм бол сайн байна уу? 2007 онд одоо Өвөр хангай аймагт автосолд очиход удалгүй Америкийн нэгдсэн улсын Тим хотод айл дэрж нэг хэсэг хэрэг намжтал байсан юм байна. Үнэн үү ерөнхийлөгч Батбаяр гэсэн мессеж бичсэн байдаг. За энийг би та бүхэнд давтан хэлье. 2015 оны 4 дугаар сарын ихэнх үед ингэж захиа бичсэн байдаг. За гэтэл одоо 2015 оны 4 дугаар сараас эхлэн одоо энэ содон дарчаа чимгээ нарт одоо хэрэг одоо үүсгэсэн байдаг лээ. За 2015 оны 5 дугаар сард одоо чимгээгийн ээжийн хашаа дагуулan одоо цогц шийдсэн байдаг. 5 сард одоо энэ үйл ажиллагаа ингээд бүр ширүүн байдал руугаа орсон байгаа нь илт харагдаж байгаа. Тэгэхээр миний энэ явуулсан мессеж миний өмнө нь одоо ерөнхийлөгч хамгийн газрын хамт ажилладаг байсан хүндээ өгсөн одоо тэр хоёр одоо мессеж болвол энэ одоо хэргийг бушуухан шийдэх хамгийн одоо бушуухан хин нэг одоо энэ хэргийг хүлээлгэх ийм одоо шийдвэрүүд яаралтай гарсан нь одоо энэ он сар өдрөөр нь хөөгд үзэх юм бол гарахаар байгаа. За 2015 оны 8 дугаар сарын сүүлээр одоо содон дарчи болон чимгээ нарыг баривчилсан бөгөөд одоо үзэгч та бүхний сайн мэдэх 2015 оны одоо 9 дугаар сарын 1-ээс 6-ны хооронд одоо тарчлаан зовоолт болон эрүүдэн шүүх ажиллагаа хийсэн байдаг. За та бүхэн цааш нь мэднэ одоо цааш содон дарчаа чимгээ болон Амгалан Баатар нарыг одоо зоригийг хөнөөсөн гэд ялгсан байдаг. За үүнийг миний хувьд одоо үргэлж худал гэж бодож ирсэн бөгөөд Америкийн нэгдсэн улсаас олон нэвтрүүлэг одоо энэ талаар бас бэлтгэн хүргэсэн байдаг. За анх 2016 оны 10 дугаар сараас эхлэн одоо зоригийн иргэн талаар мэдээлэл гаргаж эхэлсэн бөгөөд одоо бүрэн хэмжээний одоо 3 нэвтрүүлэг бас яг энэ зоригийн иргэдтэй холбоотойгоор хийсэн байдаг. За та бүхэн он сараар нь хайгаад үзэх юм бол 2017 он 2016 онд хүртэл би энэ зоригийн эрхтэй холбоотой нэвтрүүлгүүд явуулж эхэлсэн байдаг. За 2018 оны одоо 4 дугаар сарын 24-нд одоо хурц асуудал нэвтрүүлгийн одоо шинэ дугаараараа одоо зоригийн хэргийн талаар бэлтгэсэн нэвтрүүлгээр миний одоо сая ярьсан зүйлүүдийг бүгдийг нь ярьсан боловч одоо хинч хүнийг одоо анзаараагүй. За тэр үеийн нэвтрүүлгээр би бол одоо 2013 оны 1 сарын 17 цагдаагийн газар одоо тухайн хоёр этгээдийг буулгасан байж болжшгүй одоо жолооч мэдүүлэг өгөөд ахад энэ мэдүүлгийг яагаад анзаарсангүй эдэрхсэн олон ийм бас жижиг хэмээр мэдээлүүд өгсөн байдаг. Үүнд ер нь бол хүмүүс нэг анзаарал одоо анхаарал тавиагүй үтсэн болов гэж бодсон. За энэ нэвтрүүлгийн дараагаар одоо яг энэ нэвтрүүлэг гарсны дараагаар ерөнхий прокурорын орлогч одоо Эрдэнэбат ассан одоо өчигдрийн цензургүй яриагаар нэвтрүүлгээр одоо цензургүй мэтгэлцээнд ордог хүн маань бол цензургүй яриа нэвтрүүлэгт одоо 2018 оны 5 дугаар сарын 7-нд орсон байдаг. За энэ бол миний гаргасан нэвтрүүлгийн ерөөсө төд удалгүй Эрдэнэбат прокурор маань энэ цензургүй яриа нэвтрүүлэгт орж байгаа нь үнэхээр сандарсан байдал нь бол надад илт байсан. За би Эрдэнэбатын яриаг одоо дараа нь орсон ярианаас нь төвөрлээд содон дарчи чимгээ нарын гэр бүлийн ярьж байсан одоо
хэвлэлийн бахварлуудаас хийсэн яриануудыг төвөрлээд хооронд нь холиод бас нэг юм нэвтрүүлэг бэлтгэсэн байгаа. Энэ бас л одоо 100 гаруй мянган хүнд одоогийн байдлаар хүртсэн ийм олон хүн үзсэн ийм юм байдгаа. Би 15 онд явхад 15 оны 4 сард явхад энэ хоёр хүнийг хийгээгүйсэн. Сүүлд ийм хоёр хүнийг надыг Америкт ирсэн хойно ийм хоёр хүн одоо хийсэн байж магадгүй гэдэг үндслээр ингээд радио телевизээр яваа шүүх хурал яваад ингээд тэр хоёрыг ингээд энэ бүхэн дээр бол би үгүй гэж тэр хоёр хүнийг бол биш гэж хардаг байсан, боддог байсан. Энэ талаар одоо олон түмэндээ бас үнэн зөв мэдээлэл хүчээ гэж мэдээлэл нэвтрүүлгүүд ингээд бэлдэн хүргэдэг байсан гэдгийг бас хэлчихье. Магадгүй одоо миний яриаг нь үзчихээд хүмүүс яагаад урталт нь хэлээгүй юм, яагаад энийг одоо хэлж байгаа юм гэж хэлж иж магадгүй, бодож иж магадгүй. За энийг хэлэх цаг хугацаа нь бол одоо яг болсон байсан юм аа. За өмнө нь би хэлсэн бол би түрүүний хэлсэн өнөөдөр амьд явахгүй байсан байж магадгүй. За одоогоос ер нь 5-6 жилийн өмнө энийг хэлсэн бол надад хинч итгэхгүй. За энэ яагаад элбэг дөржиг хардаад байгаа гэсэн ийм хүмүүсийн итгэл бол тухайн үед бол хүрхгүй байсан байх. Харин өнөөдөр бол одоо нийт үзэгчд бид нар судалгаа хийгээд ингээд олон нийтийн санал асуулга явуулаад үзэхэд одоогийн байдлаар бол нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 99.9% нь одоо элбэг дөрж энэхүү хэрэгт оролцоотой байж магадгүй гэсэн ийм хариу өгсөн байгаа. Тийм гэсэн хариу өгсөн байгаа. Та бүхэн одоо манай энэ өмнө нь явуулсан түрүүчийн 7 хоногт явуулсан энэ судалгааг манай энэ Facebook хаягны доотлолт бас миний одоо энэ өгж байгаа одоо мэдээллийн доор бас байгаа. Та бүхэн үзэж болно. Энэ дээр бас өөрийнхөө санал бодлыг бас хуваалцаж болох юм байна. Тэгэхээр би бол өгдгөө биш өмнө нь өгөхийг боддог байсан. Өгсөн Америкийн эцсийн улсад байхдаа хүртэл цагдаагийн хүмүүст дуулаад өгсөн 2012 онд одоо хамт ажилладаг байсан хүндээ мэдээлэл өгснөөр одоо 13 оны 1 сард цагдаагийн байгууллагт ингэж мэдээлэл өгж ингээд явсан байдгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн маа надыг буруутгахаасаа илүү энэ мэдээллийг би өмнө нь өгсөн бол өнөөдөр амьд байх нь байхгүй байсан уу гэдэг иймэрхүү юм байгаа. За харин өнөөдөр шинэ прокурортой болоод ингээд миний ярих одоо хэлэх энэ бүхнийг олон нийтэд ингээд хэлэх бас нэгэн зориг зүрх маань бас бий болж байгаа. За сэтгэлийн мухард бас нэгэн одоо энэ хэрэг бас одоо шийдэгчих тал руугаа явах үедээ гэсэн бас нэг юм сайхан жижигхэн ч гэсэн ийм итгэл үнэмшил бий болсон байгаамаа. Энэ хүү болсон үйл явц болон цаг хугацааны дэс тарааллыг одоо анхааралтай авч үзвэл зоригийн эргийн гүйцэтгэгч их одоо содон дарчаа болон чимгээ нарыг албаар энэ хүү эрэгт гүтгэж зоригийн эргийг илрүүлсэн болгох гэж зохион байгуулалтаагаар одоо 2013 оноос бэлтгэсэн байж болох магадaltaй харагдаж байгаа. За мөн миний өгсөн энэ хүү мэдүүлэг энэ хүү хэргийн цаад захиалагч болон одоо гүйцэтгэгч нарт тун таалагдаагүй бөгөөд хурдан хэнийг нэг одоо олсон болж одоо энэ хэргийг хаах зорилго тавьсан байх магадaltaй гэж би харж байгаа. За намайг яагаад устгаагүй юм бэ гэсэн одоо асуулт та бүхний хувьд мэдээж гарч ирж таараа. За би үүнийг бодохдоо манай гэр бүлийн гишүүн одоо Америкийн эцсийн улсад байсан бөгөөд одоо миний мэдэх зүйлүүдийг одоо эхнэр нь мэднэ гэж гадарлаж байсан байх. За нөгөө талаараа одоо миний би Америкийн эцсийн улсын олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн одоо гишүүн сэтгүүлч тул бас одоо олон улсын асуудалд орчихъя гэсэн бас айдас байсан байж магадгүй гэж зүгээр энэ бол жижигхэн таамаг юм байгаа. Ийм байсан байж магадгүй. Би Наранбаатар болон одоо энэ Монгол Ард Явсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарагт нартай одоо ярьж байхдаа мэдээллийг одоо Америкийн эцсийн улсад бас найдвартай хүнд хадгалуулсан байгаа. Юмыг яаж мэдхүү миний амь насанд аюул учраад шорон оронд хийгээд надыг гэх юм бол бас цаана нь гаргаа тавих ийм юм байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр энэ бас надыг бас амьд одоо хүртэл явхад бас тус болсон байж магадгүй гэж боддгоо. Гэхдээ л энээс болоод би бол үнэхээр 2012 он 13 оноос хойш бол байнгын айдас гүйцэтгэж байнгын одоо ерөнхийдөө өөрийнхөө амь нас өөрийн гэр бүлийн одоо аюулгүй байдалд одоо үнэхээр сэтгэл их зовдөг байсан. Одоо ч гэсэн бол энэ айдас бас арилаагүй байгаа. Одоо харин цаг арай нааштай эргэж байх шиг байна гэж бодоод өнөөдөр бол энэ мэдээллийг та бүхэнд бас хийж байгаамаа гэдгийг бас дахин хэлье. Харин одоо зоригийн эхнэр булган өөрийнхөө мэдж байгаа зүйлүүдийг бас ярьж хул одоо бүгд олон нийтэд ил болох байх гэж би бодож байгаа. За их том болсон охиныг бас оролдох гээд байдаг гэсэн айдас байдаг.
мөн тухайн үеийн ажлын хэсэгт багтаж ажиллаж байсан үнэн зөв одоо хүмүүс биш хүү байсан байж таараа эдгээр хүмүүс одоо энэ хоёр ихтэй холбоотой жижиг сажиг гэлтгөө мэдээллүүдийг ингээд олон нийтэд ил болгоод ярих юм бол энэ хэргийн одоо дүр зураг ер нь бол олон нийтэд ил болох байхаа гэдэг бол миний хувьд итгэлтэй байгаа. Ингээд үүгээр энэ хүү мэдээлэлээ дуусгая. Цаг нь хэд явсан байгаа харагдаж байна. За хэрвээ намайг одоо шүрээ болон ариунаа үзэж байгаа бол надтай холбогдорой гэж та бүхнээс хүсье. За угийг чинь мэдэхгүй болохоор Facebook хаягаар холбоо тогтоож чадахгүй байхаа. Ингээд миний энэ хүү мэдээллийг үзсэн нийт үзэгчдэд баярлалаа гэж хэлье.